Сайн бацхан өрхөн мөдөс сонсогчдоо увс нээлттэй шүүх подкастын ээлж нэгэн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Подкастын эхэнд би өөрийгөө танилцуулъя. Намайг Нэмжовын Мөнхтөр гэдэг. Би Увс аймгийн шүүхийн тамгын газарт мэдээлэл авалгааны мэргэжилтнээр ажилладаг. Увс нээлттэй шүүх подкастын өнөөдрийн дугаарт Увс аймдах сум дундын анхан шатны шүүгдэх эвлэрүүлэн зуршлагч Отхоны оролцож байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Танаас хэд хэдэн асуулт асуухаар бэлтгэсэн. Эхний асуулт бол шүүгдэх эвлэрүүлэн зуршлах ажиллагаа түүний ач холбогдлын талаар та мэдээлэл өгнө үү? За шүүгдэх эвлэрүүлэн зуршлахын ажиллагаа бол шүүхийн бус аргаар хэрэг маргааны хянан шийдвэрлэж байгаа нэг төрөл хэлбэрт хамаарч байгаамаа. За энэ нь бол маргалдж байгаа талуудад ашигтайгаас гадна нийгэмд ашигтай, хэрэгтэй, ач холбогдолтой ажиллагаа байдаг. За учир нь бол эвлэрүүлэн зуршлах ажиллагаагаар бол хэрэг маргаанаа шийдвэрлэн хүмүүсийн хооронд бол найрсаг харилцаа бол сэргээн тогтдог. Процессын ажиллагаанд бол айл ал талууд оролцож байдаг. За маргааны шийдлийг бол аливаа тэг хатуу хэлбэрт баригдалгүйгээр уян хатан зохицуултуудаас бол өөрсдөө оролцож олж тогтоож хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны зардлууд болон цаг хугацааг хэмнэх зэрэг олон давуу талтай байдаг юм аа. За ажиллагаа маань яаж явагддаг вэ гэх юм бол өргөдөл гаргагч бол шүүгт эвлэрүүлэн зуршилт бол өргөдлөө гаргаад нөгөө талд бол мэдэгдэх хуудасаар уулзалтын тавыг мэдэгдэнэ. За уулзалтаар бол талууд маргааныхаа талаар бол харилцан ярилцсан. Харин эвлэрүүлэн зуршлагчийн зүгээс бол шийдэлт хүрэхэд нэмжлэг үзүүлж талуудад бол боломжит хувилбарыг бол санал болгож тохиролцоонд хүргэх, тохиролцооныхаа дагуу эвлэрлэлийн гэрээ байгуулах энэ ажиллагааг бол явуулдаг. За эвлэрлэлийн гэрээг бол талууд бол эвлэрүүлэн зуршлын тухай хууль болон иргэний хуулийн 189 дугаар зүйл даатнаар бол хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж түүнийхээ агуулгыг бол өөртөө тодорхойлох хэрэгтэй. За үүнээс гадна бол эвлэрүүлэн зуршлын ажиллагаа маань альва албадлаг бол дарамтгүйгээр талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих, эвлэрүүлэн зуршлах ажиллагаанд оролцогчийн нууцыг хадгалах, эвлэрүүлэн зуршлагчийн хувьд бол төвийг захин байр суурьтай байх, эвлэрүүлэн зуршлах ажиллагаанд талууд тэгш оролцох гэсэн зарчимд үндэслэн явагддаг. Шүүгдэх эвлэрүүлэн зуршлах ажиллагааны ач холбогдлын талаар бид бүхэн мэдээлэл авлаа. Тэгвэл танаас удаах асуултыг асууя. Шүүгдэх эвлэрүүлэн зуршлах ажиллагаа ямар давуу талтай байдаг вэ? За шүүгдэх эвлэрүүлэн зуршлах ажиллагаа маань олон давуу талтай. За юуны өмнө бол түргэн шуурхаар шийдвэрлэгддэг. За альва хэрэг маргааныг шийдэхэд бол хууль заасан олон хугацаануудыг бол заавал баримтлах шаардлагатай болдог. Харин эвлэрүүлэн зуршилт бол хууль заасан хугацаа шат дамжлага байхгүй нь бол цаг хугацаа хэмнэх давуу талтай. За хоёрдугаарт нь бол хаалттай явагддаг. За шүүх бол хуулиар тогтоосон бусад тохиолдолд бол ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байдаг бол эвлэрүүлэн зуршлын бүх ажиллагаа нь хаалттай явагдах боломжтой ба нууц хадгалагддаг. За дараа нь бол уян хатан зохицуулалтаа. За эвлэрүүлэн зуршилт хандахад бол заавал хууль заасан хэмжлийн бүрдүүлбэрийг хангах, нот баримтын хувьд нотариатаар батлуулах гэх мэт шаардлага бол тавигдахгүй. Тухайн төвөөс боловсруулсан үргэлжлэлийн маягтыг бүглэж өргөдлөө гаргаж олно. За дараа нь бол ив наримталтай шийдлийг бол санал болгоно. За эвлэрүүлэн зуршилт талууд бол харилцаа ойлголцож, харилцан буулт хийж, аль альныхаа санаанд хүрсэн шийдвэрт хүрдэг тул маргаан дуусахад талуудын хооронд зөрчил авахгүй болж таашдын харилцаа нь бол хадгалагдсан үлддэгэ мөн талуудын идэвхтэй оролцооны үндсэн дээр бол шийдвэрлэгддэг. Эцэст нь бол талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ маань шүүгчийн дахирамжаар баталгаажиж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгддэг нь бол энэ ажиллагааны маань бас давуу тал байдаг юм аа. Тэгэхээр бүгдээрээ эвлэрүүлэн зуршлах ажиллагааны давуу талыг мэдчих авлаа. Увс нээлттэй шүүх подкастын энэ удаагийн дугаарын сүүлчийн асуултыг асуухад бэлэн болсон байна. Эвлэрүүлэн зуршлалт хандахад ямар материал бүрдүүлэх вэ? Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн тоосдог болох талаар та надад дэлгэрэнгүй яриад өгөөч. За шүүгт эвлэрүүлэн зуршилтаар бол хууль зааснаар бол иргэний эрх зүйн маргаан, гэр бүлийн эрх зүйн маргаан, хөдөлмөрийн эрх зүйн маргааныг бол шийдвэрлэхээр заасан. За тус маргааныг шийдвэрлэх хүсэлтэй иргэн маань үргэлж бичих загварыг бол шүүхийн эвлэрүүлэн зурчлалаас аваад өргөдлөө гаргана. За бүрдүүлэх материалын хувьд бол тухайн хүн ямар өргөдөл гаргаснаас шалтгаалаад бол холбогдох баримтууд өгөх боломжтой. За тэмдэгтийн хураамжийн хувьд бол гэр бүлийн эрх зүйн маргаан, хөдөлмөрийн эрх зүйн маргааны хувьд бол 30 мянган төгрөг төлнө. За иргэний эрх зүйн маргааны хувьд сая 60 мянган төгрөгнөөс дээш үнийн дүнтэй байх юм бол 30 мянган төгрөг. За сая 60 мянган төгрөгнөөс доош үнийн дүнтэй өргөдөл гаргасан тохиолдолд улсын нэмэгдэлтийн хураамжийн хууль заасан
холбогдох үнийн дүнгээр тэмдэгтэй үр амжигт төлөөд өргөдлөө өгч болно. За баярлалаа. Үүгээр манай подкастын ээлжид нэгэн дугаар энэ түрээ дуусч байна. Бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн дугаарт оролцсон эвлэрүүлэн зочлогч Отхон нэм танд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай сонсогчдоо.